За өдшийн мэндэ энэ хагас өдрөө 5 сарын 17 оны өдөр нэг арга хэмжээ зохион байгуулагдана. Тэрнийхээ мэдээллийг эхнээс нь явуулж бай гэж бодлоо. Орос Украины дайн тэгээд нааша нэг ахын дүүс нь хойд хөрш дотор байгаа ахын дүүс Боредууд, Туванар, за халимгууд гэдэг ингээд залуучууд нааша бас нэг хэсэг том дөрвсөн том давлгаа болсныг бол манайхан санаж байгаа хаа. Тэгээ бид тэр үед бол бас ахын дүүстэй гэдэг юм уу да, тэр хүмүүст бас жоохон тийм таагүй сэтгэл төрүүлсэн бах юм. Нөхцөл байдлыг харах дээр тийм болоод байдаг юм. Казахстан жишээлбэл тэр хүмүүсийг өөрсдөө бүр ямар ч асуудалгүйгээр ирж сурах гэж зөвшөөрсөн байдаг. Казахстанаар дамжиж Казахстан сууршиж байгаа хүмүүс ч бас олон байгаа алтай байсан. Дэлхийн олон улс орнууд тэр хүмүүсийг асуудалгүй хүлээж авсан. Байга харагддгаа. Тэгээд яг хөө тэр үеэс үүдэлтэй санаа халимгийн жангар гэдэг нэг залуу санаачлаад яваад байсан санагдаж байна. Тэгээ бас маш олон хүмүүсийн хүрээнд энэ асуудлыг ярьж байгаа л да. Ер нь дэлхийд маш олон улс үндэстэнгүүд өөрийн ижил үндэстэнгүүдтэй ус, цус, яс гаруул нэгтэнгүүд ээлтэй ханддаг тийм бодлого байна л да. Бидний хамгийн сайн мэдэх жишээ бол казакчууд. Казахстан тусгаар технологи олохдоо өөрсдөө үндэсний цөөнх байсан. Тэгээд дайны дэлхий дээр байгаа казакуудыг дуудсан эх орондоо иргэншил олгосон. Тэгээ одоо бол Казахстанда казакууд нь 60 орчим хувь 60-70 орчим ч байна болчихж байна гэдэг алсын хараатай бодлого ингэж хэрэгжээд байгаа харагддаг. За ийм одоо нэг улс дэлхий дээр байгаа ижил өөрийнхөө яс цус гаруул нэгтэй үндэстэнгүүдтэй эх орондоо та чөлөөтэй зорчих, визгүй зорчих, ажиллаж амьдрах боломжийг нээх тийм хуультай бол 40-од орн байдаг сонссон. Жишээл манай хойд турш Оросын холбооны ус, урд турш Хятад, Япон, Солонгос гэл тэгэл социалист системээс задарсан олон улс орнууд, барууны нэлээд цөмгөө улс орнууд, Араб ертөнц, Израиль гэл ингээл маш олон улс орнууд энэ үнийг бүр тийм жишг болцсон шахууны зүйлэлтэй. Дайны дэлхий дээр тарж бутарсан олон хэсэгт хуваагдсан мөртлөө энэ хуулиа баталж чадахгүй зүрхшээгээд айгаад бэргээд болгоомжлоод байгаа улс орн бол ганцхан манайх болж таарах шиг юм а. Тэгээд манай ахын дүүс маань одоо дайны дэлхий дээр байгаа ахын дүүс маань биднээс нэг тийм ядаж Монголд ирээд ажиллаж амьдрах одоо иргэншил олгодог юм гэхэд ажиллаж амьдрах боломжийг нэгэд өгчөөч гэдэг тийм өсөлтүүд бол төрийн засгийн хүмүүст ч иргэний нийгмийн хүмүүст манай мэдчих бас тэр талаар нь ажиллаж болдгоо юм багтаа. Ягд Монгол угсаатантай энэ Монгол улс ягаад ийм хатуу байдаг юм бол та гэдэг тийм яриа хориг нэнтгөө сонсч идэх юм бол. Тэгээд энэ Монгол үндэсний гэрэг гэдэг хуулийг хүмүүс санаачлаад явж байгаа. Тэгээд энэ дээр нэг тийм албан бус лобби бүлхэм гэдэг юм уу да, лобби бүлэг гэдэг юм уу, албан ёсны тамга тэмдэг авч одоо байгуулах болохгүйгээр албан бус лобби бүлэг байгуулагдах тэр чиглэлээр сонирхож байгаа хүмүүсийг хамтдаа нэг ярилцээгээд хагас өдөр Монгол Улсын их сургуулийн шинэ баригдсан номын сангийн 5 давхрын хурлын заалан зохион байгуулагдах гэдэг ингээд бэлтгэл ажилдаа орж ирэл да. Энэ ажлыг бол нөгөө эрчим энержи гэдэг надтай нэг ярилцлагад орж ирсэн таах санаж байна уу? Эрдэнэ далай гэдэг эрчим хүчний инженер хүн бас санаачилж оролцоод ингээд явж байгаа. Тэгээд олон хүмүүс бас мэдээж энэ тэр даруйдаа хууль болчихгүй байх, араасаа бас хил ам дагуулгаах нөгөө хожаа гэл ингээд дууддаг, бид нар нэг харлуулдаг зөндөө олон юмнууд байгаа. Гэхдээ энэ цаг үе нь болсног бол болсон. Ягаад гэвэл манай их хурлаар байж байгаа л нэг баахан гаднаас хямд ажиллах хүч оруулж ирэх юм, хойд солонгосоос оруулж ирэх юм, Филиппинээс оруулж ирэх юм, Хятадаас оруулж ирэх юм, Индонез, Энтхэг гэл ингээл тийм улс орнуудаас ажиллах хүч авах санаархал үе цохолцоод байдаг. Тэгээд энэ үнийг сөргүүлж тавьж байгаа нэг юм хэрэгтэй байгаа байхгүй. Бид нар өөрсдийнхөө элэг нэг дахин дүүстэй одоо боломж олгохгүй байж яагаад хаа байгаа тэр нөхдүүдэд яагаад энд одоо юу гэдэг те ажиллах боломжийг нээж өгөх гээд байна вэ? Ялангуяа одоо тэр зүүн биш Европын улс орнууд Франц, Англи, Герман энэ дөрвөсдөд
цагаачтад хамаагүй боломж олгосноос болоод өнөөдөр улс орондоо ямар нөхцөл байдалтай болчиход байгаа лээ гэдгийг бол бас бодож л баймаар байна гэдэг байгаа бах гэж найдахын. Тэгээд бид нар нэг яхан дүүстэй нэг боломж олгох цаг болсон баха. Тэгээд ядаж боломж болгохгүй байхад энэ тухай бас ярьж хөөрж хэлэлцээ сайн байгаа дуудалцах цаг болсон баха гэж бодож байна. Гэт анхаарал тавьсан баярлалаа.